Сайн бацгаана уу та бүхэнд эзний өдрийн мэнд хүргэе. За 100 болсон. Тэгээд манайхан бас одоо ийшээ тийшээ амралт зугаалгаар бас яваад эхэлсэн байна. Гэхдээ өнөөдөр бас манай цуглаанд бас шинэ хүмүүс бас хүрэлцэн ирсэн байна. За зарим нэг нь одоо ийшээ тийшээ ажиллаар явхад зарим нэг нь бас зөрөөд наашигаа бас ажиллаар ирэнгээ. Өнөөдөр бас манай цуглаанд хамрагдаад бидэртэй хамт Бурхныг бас магтанд олж байна. За өнөөдөр би эзний үгийг шинэ гэрээний Библийн шинэ гэрээний Үүс номын 6 дугаар бүлгийн 1-7 дугаар ишлэлээс та бүхэнтэй хуваалцъя. За хүн болгоны гар дээр одоо энэ Библийн ишлэлийг шивсэн цаасыг өгсөн байгаа. За тэгэхээр энэ хэсгээс би унших гэж байна. За тэгээ та бүхэн дотроо гүйлгээд надтай хамт уншаарай. Би чангаар уншия. Шавнырын тоо олширсан өдрүүдэд грек хэлтэй юдэчүүдийн зүгээс өдөр тутмын хүнс түгээлттэй тэдний бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй байгаа талаар еврейчүүдийн эсрэг гомдол гаргав. Тэгэхэд 12 элч бүх дагалдагчдыг дуудаж ширээнд үйлчлэхийн тулд Бурхны үгийг орхитуулах нь бидэнд зөв зүйл биш юм аа. Тиймээс ах дүүнэр минь сүнс болон мэрэгэн ухаанаар дүүрэн нэр хүнд бүхий 7 эрийг та нар дундаасаа сонго. Тэгээд энэхүү үүргийг тэдэнд хариуцвал. Харин бид залбирал болон үгийн үйлчлэлээ үргэлжлүүлье гэв. Энэ саналыг хамаг олон дэмжиж итгэл ба ариун сүнсээр дүүрэн Стефан болон Филипп, Прохор, Никанор, Тимон, Пармен болон Антиохын шинэ итгэлтэн Никол нарыг сонгожээ. Тэгээд тэднийг элч нарын өмнө ирүүлэхэд тэд залбирцгаач гараа тэдэн дээр тавив. Бурхны үг түгэн тархсаар Иерусалим дахь итгэгчдийн тоо үлэмж ихээр нэмэгцээр байсан бөгөөд тахилч нараас маш олноороо энэхүү итгэлд доолууртай болж байлаа. Аамен. За сүүлийн 2 бүтэн сая өдрийн турш манай чуулганы хувьд бас онцгой ийм үйл ажиллагаатай 2 бүтэн сая болж өнгөрсөн. За эхнийх нь болохоор Монголд 20 жилийн турш үйлчилж исэн одоо илгээлтийн эзэн нэгэн гэр бүл манай чуулганд айлчлан ирж бас эзний үгийг дамжуулсан. За Юн Сүнжээ гээд багш маань Улаанбаатарт байдаг Улаанбаатар олон улсын Улаанбаатарын их сургуулийг байгуулж үндэслэн байгуулсан хүн байгаа шүү дээ, тийм ээ. За тэр хүн маань ирж эхнэрийнхээ хамт гэрчлээ хаалцж эзний үгийг дамжуулаад явсан байгаа. За тэрний дараагийн бүтэн сая өдөр буюу энэний өмнөх бүтэн сая өдөр бид нар хүүхдийн баяраа тэмдэглэсэн. Монгол 6 сарын 1 болж байгаатай холбогдуулаад бид нар бяцхан үрсийнхаа төлөө эзний нэр дээр ерөөн залбирч тэдэндээ одоо бэлдсэн бас бэлгүүдээ бид нар бас гардуулаад за энэ хүү 2 одоо онцгой бүтэн сая болоод Үүс номын цуврал номлол маань бол түр 2 бүтэн сая өдөр бол завсарласан байсан. За өнөөдрөөс Үүс номынхаа одоо цуврал номлолыг цааш нь үргэлжлүүлэх гэж байна. Тэгэхээр өнөөдөр би эзний үгийг энэ Үүс номын 6 дугаар бүлгийн 1-7 дугаар ишлэлээр тулгуурлан үйлчлэгчийн үйлчлэл гэдэг сэдвээр та бүхэнтэйгээ хуваалцъя. Дараагийн слайдыг за энэ өмнөх дээр очиж байгаа. За баярлалаа. Үйлчлэгчийн үйлчлэл гэдэг сэдвээр би та бүхэнтэй хуваалцсан. Тэгэхээр Христ итгэгчдийн сүм цуглаан гэж бид өөрсдөө ярьдаг тийм үү? За нэг үгээр хэлбэл бид бас чуулган гэж бас өөрсдөө ярьдаг. За тэгэхээр Христийн чуулганы дотоод зохион байгуулалт болон дотоод нэг чухал үйлчлэлийн талаар энэ хэсэг бидэрт маш чухал зүйлийг зааж байгаа. За тэрийг өнөөдөр би та бүхэнд хуваалцах чана гэсэн үг. Иерусалимийн чуулганы тухай бид энэ Үүс номоос сурж байгаа. Тийм учраас анхны чуулганаас сурах нь гэдэг цуврал номлолын маань 5 дахь сэр одоо орж ийн л та. Тэгэхээр өнөөдрийн энэ хэсэг маань бол үйлчлэгчийн үйлчлэл гэдэг сэдвээр орж шít. За тэгэхээр Иерусалимийн чуулган итгэгчдийн тоогоор маш их болсон. Одоо 3, 4, 5 мянган хүн Есүс Христэд итгэж исэн. За энэ үед Христ итгэгч нар бие биендээ маш их тусалж эхэлсэн байна. Эд хөрөнгөтэй хүмүүс нь эд хөрөнгөө зараад за ядуу зүдүү хүмүүстэй илүүчилж бие биендээ одоо тусалж эхэлсэн байдаг. За ингээд туслаад эхлэнгүүт нөгөө Есүсийн 12 шав байсан Иерусалимийн чуулганы анхны 12 номлогч маань одоо үндсэн ажилласаа хажуугаар нөгөө ядуу хүмүүсийг хооллох ажилд нэг мэдсэн чинь одоо өөрөө ирэхгүй бүр ингээ урсаад орцсон. Бүр нэг мэдсэн чинь нөгөө үндсэн ажилласаа өөр юм хийцэн явж идэг гэдэг шиг нэг завгүй үйдэг энийг чигээл тэрийг чигээл энийг чигээл явж идэл нэг мэдсэн чинь нөгөө нэг юм хоол хойролдог л ажиллаас өөр юм баг хийж чадхаа болцсон явж байсан. Яа тэгэхээр итгэгчдийн тоо маш их байсан. Тэр олон итгэгчдийн дунд шин одоо итгэгчдэр зөндөө байсан. Тэр шин итгэгчдийн дунд ядуу зүдүү хүмүүс ч гэсэн бас нэлээд байсан. Тэгэхээр амьдралын боломж болцоотой итгэгчнэр нь болохоор
эд хөрөнгөө зараад илүү одоо зүйлсэд цуглаандаа хандив өгөөд түүгээрээ дамжуулаад одоо босод итгэгчдийг дэмжиж тусалж исэн. За энэ бүх дэмжлэг тусламжийг яасан гэхээр хүмүүс чинь элч нарын хөлд авчраал тавьж байгаа шүү дээ. Элч нарын хөлд авчраал тавьж байгаа. Тэгвэл элч нар тэр одоо хандиваар орж ирж байгаа мөнгө, санхүү, хоол, унд, эд, материал юу гэдгийг те тэр янз бүрийн олон зүйлсүүдийг чинь цуглуулж аваад элч нар яасан гэхээр нөгөө босод итгэгч нартай тарааж одоо зохион байгуулалтын ажил хийж эхэлж штэ. За ингээ хийгээд эхэлсэн. За энэ ажил нь бүр өстө өөр болоо явцсан. Энэ ажил нь бүр өстө бүр хитээцсэн ажил болоо явцсан. За энэс болоод нөгөө итгэгчдийн дунд хоёр хэсэг хуваагдаад маргаан гарсан. За ямар маргаан гарсан гэхэлэр нөгөө грек хэлээр ярьдаг еврейчүүд нь юудын хэлээр ярьдаг еврейчүүдийнхаа эсрэг гомдол гаргаж ирсэн. Яг тэр манай еврей хэлтэнгүүдийг биш грек хэлтэнгүүдийг та нар тоохгүй байна. Яг нэг нутгийн Иерусалимийн одоо тэр билвсэн эмэгтэйчүүдтэй та нар илүү их өгөөд туслаад байгаа мөртлөөсөө грек хэлээр ярьдаг гаднаас ирсэн нутагтаа байхгүй байжгаад одоо гадаадын нутагт амьдарч байгаад грек хэлтэй грек соёлтой болоод ирсэн еврейчүүдийгээ та нар тоохгүй шүү дээ. Бидэрт багыг өгөөд тэдэртээ эхийг өгөөд нь шүү дээ гэж. Дад чуулган дотор тухайн үед яг л ийм гомдол гарсан. За өнөөгийн чуулган дотор ч гэсэн нэг иймэрхүү гомдол байдаг шүү дээ. Намайг пастор тоохгүй байна. Тийм ээ? Эсвэл одоо энэ сүм цуглаан тэр хүмүүсийг тоогоод энэ хүмүүсийг тоохгүй байна гэдэг ч юм уу те. Одоо хэр нь одоо христийн сүм чуулганд иймэрхүү гомдол, иймэрхүү одоо комплейн гэж бид нэг ярьдаг тийм ээ. Зарга одоо бол байсаар л байдаг. Яалтчгүй одоо хүний байгаа газар юм да. Хүн байгаа газар асуудал тасрахгүй, асуудал байгаа газар бол үргэлжил одоо гомдол санал бол одоо ингээд байнга л явж идэг. Тэгэхээр христийн чуулган дотор ч гэсэн тухайн үед анхны чуулган дотор ч гэсэн яг л ийм гомдол санал гарч ирсэн. Өө тэдний илүү идэд энэ бид нар бага идэд байна. Энэ элчнэр болохоор Иерусалимийн одоо нөгөө уугуул өөрсдийнхөө таньдаг хүмүүстээ илүү өгөөд туслаад ах шиг байна. Гаднаас иргэсдгийг нэг сайн тоохгүй ах шиг байна. Гэс нэг ийм гомдол зарга бас яваал байдаг. Тэгээ манай энэ Нью-Йорк Пресвитерийн чуулганд чинь янз янзын үйл ажиллагаа явуулж байдаг. Бид нар заримдаа хоцорчдаг шүү дээ, тий. Тэгэл одоо нөгөө мэдгүй өнгөрчдөг заримдаа хоцорчдөг. Тэгээд бидэрт ягаа хэлээг юм болоо гэж асуудал эхэлдэг үстэй ер нь болол те. Энийг хин нэгэн санаатай хийсэн үү гэл тийм ээ. Нөгөө хойвлдааны онлоор нөгөө юмыг бодоод эхэлдэг тийм ээ. Гэтэл нөгөө олонний байгаа газар гэдэг чинь зохион байгуулалтын алдаа гарч эхэлж байгаа байхгүй. Хин нэгэн хүн энийг санаатайгаар хин нэгний эсрэг хийх гэж байгаа даа биш. Зүгээр л олон хүмүүс тэнд байдаг учраас хүн гэдэг чинь өөрөө дотоод улмаг байдаг учраас юмыг яадаг вэ гэхээр хүн чинь төгс хийж чадахгүй тэнд алдаа гаргаж эхэлдэг. Ийм учраас яасан гэхээр одоо хүмүүсийн донд нэг юм маргаан нэг юм жоохон гомдол санал гарч ирлээ. За ингэн гот нөгөө 12 элч нар чинь энэ байдлыг хараад юу хийсэн бэ? Бүх итгэгчтэй цуглуулад дараах үгийг хэлж байгаа. За тэр нь юу гэж хэлж байгаа гэхээр та нар хэлж байгаа. 2 дугаар ишлээс та нар харж штэ. Тэгэхэд 12 элч бүх дагалдагчдыг дуудаж ширээнд үйлчлэхийн тулд Бурхны үгийг орхигдуулах нь бидэнд зөв зүйл биш юм аа. Нөгөөдөл чи бодо бүрсүүлдэ номлож чадгаа болчлаа шүү дээ бүр. Нөгөө ширээнд үйлчлэх хүмүүстэй тусалж тех тусам нөгөө хүмүүст нь гомдол тавиалаадаг. Нөгөө гомдсон хүн болгон тусалж явсаар хайтан сүулдэ номлооч бэлдэж чаддаггүй, олигтооч номлосон юм байхгүй. Нэг л их хоол хүнс тараадаг тусламжийн ажил хийж явсаар хайтал сүүлдээ нөгөө хүмүүс нь ч гомдолтой өөрсдөө ч үндсэн ажиллаа хийж чадахгүй яг л ийм байдалд орлоо гэдгийг хэлж байна. Тийм ээ. За тэгээ 3 дугаар ишлэл дээр цааш нь тиймээс ах дүүнэр минь ээ. Сүнс болон мэрэгэн ухаанаар дүүрэн нэр хүнд бүхий 7 эрийг та нар дундаасаа сонго. Тэгээд энэхүү үүргийг тэдэнд хариуцвал харин бид залбирал болон үгийн үйлчлэлээ үргэлжлүүлье гэж байна. За тэгэхээр яаж ийнэ? Та нар дундаасаа 7 эрийг сонго. За тэр 7 эр чинь ямар хүмүүс байх ёстой вэ гэхээр ариун сүнсээр дүүрэн мэрэгэн ухаантай бусдын дунд нэр хүндтэй ийм 7 хүнийг та нар сонго. Өөрөөр хэлбэл шалгуурын тогтоож өгч штэ. Тэрнээс зүгээр дурын нэг нөхөр те дурын нэг нийгмийн идэвхтэй нөхөр би болыйга бас гараад ирдэг хүн байна. Ямар шалгуур тавьж яах гэхээр ариун сүнсээр дүүрэн. Тийм ээ? Мэрэгэн ухаантай. Тэгээд бусад хүмүүсийн дунд нэр хүндтэй 7 эрийг та нар сонго. Тэгээд энэ 7-доо энэ нөгөө ядуст хоол түгээх ажлаа даалгаж өгье. Тэгээ бид 12 юу хийх вэ гэхээр үндсэн ажилдаа анхаарья гэж те өөрөөр хэлбэл залбирал болон үгийн үйлчлэлдээ бид анхаарья. Тэгэхээр нөгөө элч нар чинь энэ үндсэн ажлаа хийж чадхаа болцсон байсан биз дээ. Тэгээ бид яг энэ үндсэн үйлчлэл рүүгээ анхаарья. Энэ нэг зохион байгуулалттай холбоотой, тусламж дэмжлэгтэй холбоотой, энэ ширээнд үйлчлэх энэ хоол ундтай холбоотой ажлыг бол яг өөр нэг 7 хүнийг гаргаж ирээд бүр томилоод тэр 7 хүнд энэ ажлыг
даалгаж өгөө гэж хэлсэн байна. Тэгээ өнөөгийн чуулган ч гэсэн чуулган ингээ анх эхэлж байгаа үед бол пастор бол яг давхрын ачааг үүрдэг байхгүй юу? Яг энэ Иерусалимийн чуулганы 12 элчнэрийн үүрж исэн ачааг пастор бол давхар ер нь үүрдэг. Яг тэгэхээр чуулган дөнгөж эхэлж байгаа цөөхий итгэгчтэй тийм ээ бүх юм шинээр эхэлж байгаа ийм үед пастор яадаг вэ гэхээр өөрөө сайн мэдээгээ тараагаал залбирлаач хийгээл номлолооч хийгээл хүнд ч очиж туслаад машинаараач зөөгөөл имлэг рүүч давуулж авч яваал энд нь ч туслаад тэрэнд нь ч туслаад гэл пастор бол ингээд юм руу ордог. Харин цуглаан ингээд томроод олон итгэгч нар ирдэг болоод тэгээд итгэгч хүмүүс маань итгэлээр одоо илүү төлөвшөөд өсөөд ирэхин цагт яадаг вэ? Иймэрхүү бусад ажлуудаа хуваарлаад багаар үйлчилж эхэлдэг. Зарим хэсэг нь тэр зохион байгуулалттай холбоотой ажлыг хийнэ. Зарим хэсэг нь номлол, залбирлаа түлхүү хийнэ. Ингэж энэ бүхэн чинь багаар хийгдчихэж Христийн сүм чуулган өсөж хөгждөг юм байна. Манай Нью-Йорк Монгол чуулганд ч гэсэн энэ өсөлт өнөөдөр хэрэгтэй болж байгаа. Тийм ээ. За тэгэхээр хэрэгцээгээ дагаад үйлчлэл гарч ирдэг юм байна шүү дээ. Огт хэрэгцээ гарч ирээгүй байхад нэг хаа хамаагүй нэг ямар ч хэрэггүй үйлчлэл хин нэг бол томилоогүй. Яг хэрэгцээ гарч ирэнгүүт нь тэр хэрэгцээнд нь зохих хүнийг нь томилж байгаа байдал гарч ирж байна. Тэгэхээр одоогийн чуулганы үйлчлэл гэдэг чинь яг хэрэгцээнээсээ шалтгаалж л явж эхэлдэг. Жишээ нь манай чуулганд өнөөдөр магтаалын баг байгаа юу? Байгаа. Яг бол магтан дуулах шаардлага байгаа даа шүү дээ. Тэгэхээр тэр магтан дуугийн чинь нэг хүн хариуцах хэрэгтэй, нэг хэсэг хүн хариуцах хэрэгтэй байгаа даа шүү дээ. Ямар дуу дуулах уу, ямар дуу заах уу, гитараа хинэн дарах уу, дууны үгээ хинэн хэвлэх үү гэд энэ чинь хэрэгцээ байна. Тэгэхээр энэ хэрэгцээнээс болоод манай чуулганд магтаалын баг гарч ирж байна. За бидэрт бас дараагийн нэг хэрэгцээ гарч ирсэн юу гэдэг вэ гэхээр бид нар бүтэн сайн болгоныхоо цуглаан дээр өргөл өргөдөг. Өргөл буюу хандив өргөдөг. Энэ бол хүмүүсийн сайн дураараа оролцдог зүйл, албадлага бусаар хийдэг зүйл. Энэ бол сайн дураараа өөрийнхөө итгэл сэтгэлийн үндсээр өөрийнхөө шийдвэрээр хүн өөрийнхөө санхүүгээсээ тодорхой зүйлийг сүм чуулганыхаа үйл ажиллагаанд зориулж хандивладаг. Энэ бол төлбөр биш, татаас биш. Энэ бол тухайн хүний өөрийн итгэл сэтгэлээрээ зориулж байгаа одоо хандив. За гэтэл энэ хандив чи хэн цуглуулах юм? Хэн авах юм? Пастор тоолоод санхүүгийн ажил хийгээд байгаа юм уу? Тэгэхээр энэ карманда мөнгө хийчихэл энэ гартаа энд карманда хүмүүст үйлчлэх ажиллаа хийгээд урдаа библийг барьчаал гэж хамаг юм өөрөө хийгээд авах уу? Үгүй. Тэгэхээр эндээс ч үүдээ сүм чуулганд санхүүгийн үйлчлэх хэсэг гэж гарч ирж байгаа. За тэгэхээр манай цуглаанд бас нэг 3 хүн санхүүгийн үйлчлэл дээр байж гэн тийм үү? Яг тэгэхээр энэ мөнгийг чинь тусна хариуцаад, бүртгэж аваад, тоолоод тэгээд энийг чинь яаж гэн цааш нь дамжуулж өгөө дараа нь хэрэгцээтэй үйл ажиллагаанд үүнийгээ бид нар зориулдаг байна. Гэх мэтчлэн ингээд чуулган өсгийн хэрээр аливаа хэрэгцээ гарч ирэхин хэрээр хэрэгцээгээ дагаад үйлчлэл гэдэг юм бол төрж гарч эхэлдэг. За энэ мэтчлэн манай чуулганд бол бас одоо иймэрхүү үйлчлэлүүд бол бас гарч байгаа гэдгийг хэлмээр байна. За ингээд 5 дахь эшлээс цаашаа уншия. Энэ саналыг хамаг олон дэмжиж итгэл ба ариун сүнсээр дүүрэн гэж шүү. Тэгэхээр итгэлтэй хүн багаж итгэл ба ариун сүнсээр дүүрэн 7 хүнийг сонгосон байна. Стефан болон Филипп, Прохор, Никанор, Тимон, Пармен болон Антиохын шинэ итгэлтэн Никол нарыг сонгожээ. Тэгээд тэднийг элч нарын өмнө ирүүлэхэд тэд залбирцгааж гараа тэдэн дээр тавив. Бурхны үг түгэн тархсаар Иерусалим дэх итгэгчдийн тоо үлэмж ихээр нэмэгцээр байсан бөгөөд тахилч нараас маш олноороо энэхүү итгэлд дуулууртаа болж байлаа гэж хэлсэн. За тэгэхээр тэр 7 хүний нэрийг дурдсан те энэ 7 хүнийг сонгоо гаргаад ирсэн. Итгэлтэй ариун сүнсээр дүүрэн 7 хүнийг гараад ирэнгүүт нь одоо 12 элч нар яасан? Залбираад тэр 7 хүний толгой дээр нь яаж ийн? Гар тавиад өөрөөр хэлбэл тохоонд томилж байна. Энэ үүргийг энэ хүмүүст албан ёсоор томилж өгч байна тийм үү? За яг үүнтэй адилхан өнөөдөр Христийн чуулган дотор дотоод үйлчлэлийнхаа төлөө хүмүүсийг ингэж томилдог. За үүнд эндээс эхлэлтэй. Тэгээ энэ үйл явдлаас эхлэлтэй. Тийм учраас манай Нью-Йорк Пресвитерийн чуулган ч гэсэн одоо ийм үйлчлэгчдийг томилдог байгаа, пастрыгаа томилдог байгаа, ахлагч нарыгаа томилдог байгаа. За үүнтэй адилхан манай Монгол чуулган ч гэсэн явандаа дотооддоо ийм үйлчлэлийн хэрэгцээгээ дагаад тодорхой хүмүүсийг ингэж томилж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ 7 үйлчлэгч гэдэг энэ үйлчлэгчийг ингэж гаргаж ирснээрээ Христийн сүм чуулганд үйлчлэгч гэдэг үйлчлэлийн байр суурь анх бий болсон ба. Тэгэхээр энэ хүмүүсийг бол үйлчлэгчид гэж нэрлэдэг байсан. Яагаад гэвэл бусдад үйлчилж байгаа учраас. Яагаад гэвэл тэр хүмүүсийн хандив мөнгийг аваад бусад ядуу хүмүүст нь энийг хувааж
тарааж өгж үйлчилж байгаа учраас энэ 7 хүнийг Иерусалимийн анхны чуулганд юу гэж нэрлэж ирсэн бэ гэвэл үйлчлэгч нар гэж нэрлэж ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр альва байгууллагт үйлчлэгч гэдэг нэг оронтой байдаг. Тэр нь ихвчлэн нөгөө шал угаадаг, цэвэрлдэг, нөгөө хог могийн цэвэрлдэг хүнийг л үйлчлэгч гэж нэрлээд байдаг шүү дээ, тэ. Тухайн үедээ энэ 7 одоо үйлчлэгч нар бол ядуучуудад туслахын тулд гарч ирж исэн юм үйлчлэгч биш. Тэгэхээр энэ үйлчлэгч гэдэг үгийг Библиэлд одоо грек хэлэнд диаконос гэж нэрлэдэг байгаа. За англи хэлэнд бол deacon гэж дууддаг тийм ээ. Диаконос гэж англи хэлэн дээр бол грек хэлэн дээр бол дууддаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл монгол хэлэнд үйлчлэгч гэсэн утгатай үг. За энэ диаконос гэдэг үгийн бүр махчилсан утгыг нь хөөгд харах юм бол шорон доогуур явах гэсэн утгатай. Төвчээртэйгээр ингэж одоо хүнд ажлыг нугалж бусдад одоо сайныг үйлдэх гэсэн утгатай ийм үг байхгүй. Тэгэхээр ийм одоо үйлчлэлд энэ 7 хүн дохон томилогдоод нөгөө 12 Есүсийн одоо анхны 12 шав бол яг номлох, заах, хүмүүсийг удирдан зохион байгуулах ажил руугаа илүү одоо өөрсдөө зориулж исэн байх нэ. Ийм үйлчлэл ингэж гарч ирсэн. За энэний үр дүнд юу болсон бэ гэхээр төгсгөлийн 7 дугаар ишлэл дээр нь гарч байна те. Та нарын цаасан дээр байгаа. За энэ бүгдийн ард юу болсон гэхээр Бурхны үг түгэн тархсаар Иерусалим дэх итгэгчдийн тоо үлэмж ихээр нэмэгцээр байсан бөгөөд тахилч нараас маш олноороо энэхүү итгэлд доолгортой болж байлаа гэж хэлсэн. Энэхүү итгэлд. Тэгэхээр үр дүнд нь юу болсон? Чуулган улам хүчрхэгдсэн. Үр дүнд нь юу болсон? Сайн мэдээ улам илүү тархсан. Үр дүнд нь юу болсон? Улам олон хүн эзнийг таньж мэддэг болсон. Тэгэхээр өнөөдөр та бидний чуулган дотроо үйлчилж байгаа тэр нэг жижиг үйлчлэл ч гэсэн эцсийн том зургаараа сайн мэдээний төлөөлөл хийгдэж байгаа зүйл. Та энэ чуулганд үүдэн дээр угтагч хийдэг байж болно. Та эсвэл санхүүгийн үйлчлэлээр байдаг байж болно. Эсвэл магтаал дээр байдаг байж болно. Эсвэл машинаар хүмүүсийг зөөх ажлыг та хийдэг байж болно. Тийм ээ? Эсвэл хоол хийх ажлыг нь хийдэг байж болно. Тэгэхээр энэ бүхэн чинь нийлээд эцсийн дүндээ Бурхны хаанчлалыг тэлхийн төлөөлөл байгаа. Тэгэхээр энэ 7 үйлчлэгчийг томилсноороо чуулганы дотоод үйл ажиллагаа цэгцэрсэн, учраа олсон, гомдол тавихаа байсан, ингээд ирэхийн сацуу сайн мэдээ улам илүү эрчтэй түгээгдэж эхэлсэн. Үүний үр дүнд Бурхны хаанчлал улам илүү түгэн дэлгэрч эхэлсэн байгаа. За хожим нь Илч Паул ийм үйлчлэгчдэрт тавих шалгуурын тухай дурдсан байдаг. Бүгдээ хуудасаа эргүүлээд ард нь байгаа ишлэг уншъя. 1-р Тимот 3:8-аас 13-ыг уншъя. 1 Тимот 3:8-аас 13 гэсэн хэсгийн тэр доотлын ишлэгийг уншъя. 1-р Тимот 3:8-аас 13. За яг ийм чуулганы үйлчлэгч нарт тавигдах шалгуурыг хожим Илч Паул Тимотед бичсэн загталтаа бичжээ. За энэ ишлэл дээр ингэж үгүйсэн. Үүнчлэн үйлчлэгчд хүндтэй, хоёрдмал үхтэй бос, дарсан чундаггүй, эдийн шоналгүй, итгэлийн нууцыг цэвэр мэс чанараар сахидаг байх ёстой. Эхлээд тэд шалгагдаг. Тэгээд гим зэмгүй аваас үйлчлэг. Түүнчлэн эмэгтэйчүүд хүндтэй, гүтгэгч бос, төвчээртэй, аливаад итгэмжтэй байх ёстой. Үйлчлэгч нь нэг эхнэрийн нөхөр, хүүхдүүдээ болон гэр бүлээ сайн захирдаг хүн байг. Учир нь онц үйлчилсэн сайн байр суурийг олдог бөгөөд Христ Есүс дэх итгэлдээ үлэмж зоригийг олж авдаг гэж хэлсэн. За англиар чуулганы үйлчлэгч хүнд тавигдах шаардлагыг энд өгүүлсэн байна шүү дээ. Чуулганд үйлчилж байгаа хүн ямар байх ёстой вэ? Хүндтэй байх ёстой. Тийм ээ? Хоёрдмал үхтэй бус байх ёстой. Дарсан чундаггүй байсагаа согтцсон байж болохгүй байна шүү дээ чи. Эдийн шоналгүй нэг шоналтай те нэг эдийн шоналтай нөхөр чинь одоо яах вэ? Цуглааны санхүү дээр ажиллаад байна үстэй энэ ч одоо тэгээд хүмүүсийн хандуураа өгсөн юм ин өөртөө аваа кармалаад байна үстэй. Тийм учраас эдийн шоналгүй. Дээр нь яах вэ? Итгэлийн нууцыг цэвэр мэс чанараар сахидаг. Энд чи юу гэсэн үг гэхээр Христэд чин сэтгэлээсээ итгэдэг байх ёстой. Тэрнээс нэг юм итгэгч юм шиг мөртлөө итгэгч биш байж болохгүй. Тэгээ яг жинхэнэ итгэгч байх ёстой. Тэгээ ийм хүнийг яах вэ? Эхлээд шалга. Тэгээд энэ бүхэн дээр асуудалгүй бол энэ хүнийг яах вэ? Үйлчлэл дээр гар тавин томил гэж штэ. Тэгээ гим зэмгүй аваас тэд үйлчлэг гэж байна. За түүнчлэн эмэгтэйчүүд гэж байна тийм үү? Хүндтэй эмэгтэй үйлчлэгчдийн тухай ярьж штэ. Эмэгтэй хүний үйлчлэл дээр тавигдвал яах вэ? Тийм ээ? Хүндтэй, гүтгэгч бос, төвчээртэй, аливаад итгэмжтэй байх ёстой гэж байна. Тэгээд үйлчлэгч нь нэг ихнэрийн нөхөр. Хэрвээ эрэгтэй үйлчлэгч бол яах вэ?
нэг их нэртэй байх ёстой гэж байна. Энд чинь 2000 жилийн өмнө Ромын эзэнт улсын үед бичигдсэн учраас тухайн үед чинь олон их нэртэй байдаг байсан байхгүй. Ромчууд чинь баян одоо газрын эзэд бол олон их нэртэй байх тохиолдол байдаг. Тийм учраас иймэрхүү үйлчлэлд нэг их нэртэй хүнийг л томилоорой гэж хэлээд байгаа байхгүй. Тэ. Нэг их нэртэй хүнийг л томилоорой. Үйлчлэгч нь нэг их нэрийн нөхөр. Тэгээ дээр нь яадаг бах нь вэ? Хүүхдүүдээ болон гэр бүлээ яадаг бах нь вэ? Сайн захирдаг байх ёстой гэж байна шүү дээ бас тийм ээ. Гэр бүлээ захирч чаддаг байх ёстой гэж байна шүү дээ тийм ээ. За тэгэхээр эцэг эхчүүд бидний үүрэг юу ах нь вэ? Хүүхдээ гэр бүлээ бид захирч чаддаг байх ёстой байна. Тийм үү? Хүүхдэрээ захируулдаг биш байх нь шүү дээ. Хүүхдээ захирч чаддаг байх ёстой байна. Гэр бүлээ захирч чаддаг байх ёстой байна. Мөн үү? Тэгэхээр бид ээж аав нь юм чинь бидэнд бурханы өгсөн үр хүүхдүүдийг бид яах дуудлагатай захирах дуудлагатай байна. А захирна гэдэг нь хүчирхийлнэ гэсэн үг биш. Энийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хүүхдээ захирж байгаа нь энгээд хүчирхийлээд байдаг ээж аав нар байдаг. Тэгж болохгүй. А тэгэнгүүт нөгөө тал руугаа тойширчдаг. Хүчирхийлэхгүй байгаа нь энгээд захирхаа болчдөг бас. Тэ. Нөгөө хүчирхийлэхгүй гээд нөгөө хүүхд нөгөө үгэнд ордгүй хүүхд болчдөг. Энд чинь бас нөгөө тал руугаа тойширч байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь айл нэг тал руугаа тойширчаад байдаг. Нэг хэсэг нь захирж байгаа нь ингээ хүүхдээ хүчтэй дэдэг. Нөгөө хэсэг нь захирахгүй таваар нь өсгөж байгаа нь ингээд дураар нь дургуулчдаг. Үгэнд нь ордгүй хүүхдтэй болчдөг. Гэтэл энэ хоёрын дундуур байх нь захирнаа гэдэг чинь яана вэ гэсэн үг вэ гэхэлэр хүүхдээ хүчирхийлэхгүй байхын нэр мөн захирнаа гэдэг чинь яана вэ гэсэн үг вэ гэхэлэр хүүхд чинь таны үгэнд ордог байна гэсэн утгатай байна. Хүүхд чинь таныг эцэг эхээ гэж хүндэлдэг байна гэсэн утгатай байна энэ чинь. Тийм ээ? Тэгэхээр өөрийнхөө гэр бүлийг захирахгүй байгаа бол яаж бурхны чуулганд үйлчилж бурхны хүмүүсийг удирдан залах юм бэ гэж энэ дэр асууж штэ тийм ээ. Тийм учраас манай хүүхд чи одоо 2 жилийн өмнө ирээд манай баг хүү бол ялангуяа энд ирээд 7 дугаар ангид орсон штэ. Тэгээ Монголын сургууль, Америкийн сургууль хоёрын ялгааг харж байгаа байхгүй. Өө аав ээжээс тэгээ Монголын багш нар бол багш шиг багш байдаг юм байна өө гэдэг. Бүр инээд нүрээд байгаа байхгүй. Эндхийн багш нар хүүхдийг захирдаг юм байна ерөөсөө. Эрхэнд нь халт чинь ирэнч болохгүй, тэрэнч болохгүй гэдэг ерөөсөө хүүхдийг ерөөсөө яач чаддгүй юм байна. Тэгээ нөгөө хүүхдүүд нь ингээ дураараа яана гэвэл яана. Яг тэрийг хийдэг. Энэ бол арай дэндүү юм а гэж бас хэлж ирсэн. А гэтэл Монголд болохоор заримдаа жоохон хитэрчдэг шүү дээ. Захирж ийн гэдэг багш нь хүүхдээ укаск талстаа гэсэн зодоолт гэдэг бүр хүүхдээ чи бүр хүчрэлээ ачиж байгаа. Мэдээж ингэж болохгүй. Тийм ээ? Тэгэхээр заримдаа ингээд ээж аавуудыг харж байхад яадаг вэ гэхээр нэг тэгж байгаа харагддаг тий. Нэг юм хүнээс айхгүй, зоригтой, өөрийгөө илэрхийлэх чадамжтай, нэг юм өөрийн гэсэн байр суурьтай, нэг юм хүчтэй зоригтой хүн болох гэж байгаа нь ингээд үг хэлэхгүй өсгдөг хүүхдээ. Нөгөөх нь тэгээ нэг зоригтой, өөрийгөө илэрхийлэх чадамжтай, нэг юм хинээс ч ичдэггүй, нэг юм зоригтой хүн болгож байгаа нь ингээд нөгөө хүүхэд нь ямар хүн болчдгоо гэхээр хүний хүндэлж мэддэггүй. Бусдаас айж имэж мэддэггүй. Бусдад тусалж мэддэггүй. Нэг юм дураараа юу сансан 9 сөхслээ. Тэрээс сэтгчлэн биелүүлж хорвоо өөрийнх нь төлөө зөвхөн эргэж байгаа юм шиг бусдын эрх ашигыг бодож мэддэггүй. Бусдыг ойлгож чаддаггүй. Бусдад үйлчлэх чадваргүй нэг ийм хүн болгоод тавьчихдаг. Тэгээ ийм хүн чи яадаг хожим том болоод настай осон эцэг эхээ өөрийг нь буцаагаад зовоно. Хань ижлээ зовоно. Үр хүүхдээ зовоно. Тийм ээ. Гэтэл зарим нь яадаг вэ гэхээр хүүхдээ дэгтэй, томотоо, замбраатай хүн болгож байгаа нь ингээд юм болгон дээр нь загнаал, зодоол, жанчаал, мяалаал ингээд сэтгэлийн мохоогоол, хараагаал, өрөөгөөл ингээд гэдэг нөгөө хүүхд нь яадаг вэ? Бүр нэг өөртөө итгэл байхгүй, бүр нэг номоо, бүр нэг юм болчдөг. Бүр нэг юм ярих чадваргүй, хүнд өөрийгөө илэрхийлж чаддгүй, хүний өөдөөс хараад инээч чадахгүй, хүн сайн байна уу гэж яхад өөдөөс нь сайн байна уу гэж дуунч гарахгүй. Бүр нэг юм өөртөө итгэлгүй амтан болгоод тавьчихдаг. Тэр нь яаж байгаа гэхээр их дэгтээ өсгөж байгаа нь ингээд. Тэгэхээр Монголд бол нөгөө тал руугаа тойшраад байна. Америкт бол нөгөө тал руугаа бас тойшраад байгаа шүү. Харин бурхны гэр бүлүүд бид нар яах вэ? Баланстай явах хэрэгтэй байна. Яг үнэн бид хүүхдийг хүчрхийлж болохгүй. Гэхдээ бид хүүхдийг бас дэг журам дотор өсгөх хэрэгтэй. Хүүхэд хүний үгийг сонсдог байх хэрэгтэй. Хүүхэд хүнд захирдаж чаддаг байх хэрэгтэй. Хүүхэд яах вэ? Хариуцлагаа ойлгож чаддаг байх хэрэгтэй. Хүүхэд бусдын төлөө ямар нэг юмыг хийдэг байх хэрэгтэй. Тийм ээ?
Бусдаас айж имээдэг байх ёстой. Олонний дунд бусдыг хүндэлж харьцдаг байх ёстой. Гэх мэтчлэн. За тэгэхээр яаж вэ? Эзний үйлчлэгч нар ийм байх ёстой шүү гэж хэлж байна. Тийм болохоор би үүгээрээ та бүгдийг ятгаж байна. Бүгдээрээ өөрсдийнхөө хүүхдүүдийг эзэн дотор хүмүүжүүлцгээе гэж та нараа ятгаж байна. Амен. Амен. За тэгээд цааш нь үргэлжлүүлээд юу гэж хэлж байна гэхээр учир нь онц үйлчилсэн нь сайн байр суурийг олдог бөгөөд Христ Есүс дэх итгэлдээ үлэмж зоргийг олж авдаг. За чуулгандаа ирээд яг иймэрхүү үйлчлэлийн ажилд ороод онц үйлчилж байгаа хүн бол дараах хоёр үр ашгийг хүртдэг байх нь. Нэгдүгürt энэ хүн чуулган дотроо хүндлэл хүлээж эхэлдэг. Хүлээн зөвшөөрөгдөж эхэлдэг. Тэгэхээр хүлээн зөвшөөрөгдөн гэдгийг чинь хараа хүн өөрийнхөө үйлчлэлээр л олж авдаг юм багхгүй юу? Тэрнээс би энд дээр нэг пайз зүүж орж ирэл намайг та нар пастор гэж дууд харж ийн энэ пайзан дээр пастор гэсэн байгаа үстэй. Пастор гэж дуу тэгэл нэг юм мөрдөс зүүж орж ирэл мөрдсөөрөө хүнийг тушаадаг. Жинхэнэ хүндлэл гэдэг чинь те цол дагж ирдэг юм биш. Жинхэнэ хүндлэл гэдэг чинь тэр хүний зан харилцаа, бусдад хандж байгаа хандлага, үйлчлэлээ дагаад айжмдаа ирдэг зүйл багхгүй юу? Тэрнээс хүндлэл гэдгийг чинь шаардаж авдаг зүйл биш. Чи намайг хүндэлсэнгүү хүндэлчихье гэж хагаад хүнээр хүндлүүлдэг юм биш. Хүндлэл гэдэг чинь яваанда миний үр жимсийг хүмүүс олж хараад цаг хугацаа өнгөрхийн хэрээр намайг хинбэ гэдгийг маань хүмүүс таньж мэдээд миний хийж байгаа ажлыг хүмүүс мэдхийн хэрээр айжмдаа хүлээн зөвшөөрч хүндэлж эхэлдэг. Энэ бол яг эрүүл органик яг зам ёсороо ирдэг хүндлэл гэдэг бол энэ багхгүй юу? Тэрнээс юм албан тушаалаар сүрдүүлж авдаг хүндлэл бол жинхэнэ хүндлэл биш л багхгүй юу? Яг үнэндээ. Зарим газар яваад ороход би тийм байна. Чи намайг хүндэлсэнгүү гэж. Би захирал байна. Би дарга байна. Би босс байна. Би чамаас албан тушаалаар дээгүүр хүн байна. Эсвэл би одоо ийм их юмч байна. Би ийм мундаг мис заслын юмч байна. Чи намайг эмчээ гэж дуудсангүй. Чи намайг багшаа гэж дуудсангүй. Чи намайг ингэж миний цол зэргийг мэдэхгүй чи надтай харьцлаач гэдэг ингэж загинж байгаа энэ харагддаг. За яг нэг загнуулж байгаа хүн нь бол юм сураад авах. Тэр хүндээ бол ашигтай. Гэхдээ загинж байгаа хүний хувьд бол айгүй бардан байгаа байхгүй юу? Юу гэхээр хүний хүндлэлийг ингэ шаардаж авдаг. Яг өнөөдөр тэр хүн тэр ширээн дээр сууж байна л да. Тэгээ яалтчгүй тэр албан тушаал дээр байгаа учраас хүмүүс хүндэлж байгаа. Гэхдээ годомжинд гараад хоёулаа яг адилхан төвшөнд очихын цагт хүмүүс намайг хүндэлдэг үлээ гэж асуух хэрэгтэй өөрөөсөө. Тэр үед ч гэсэн хүн таныг хүндэлжээвэл энэ жинхэнэ хүндлэл мөн. Тэр үед ч гэсэн хэн нэгэн таныг хүндэлжээвэл та жинхэнэ хүний хүндлэлийг олж авч чадчихна гэсэн утгатай байхгүй юу? Эн чинь та үр жимсээрээ зан чанараараа өөрийнхөө амьдралын үнэт зүйлээрээ олж авдаг хүндлэл байхгүй юу? Тэрийг хэлж яана л та. Юу гэж яана гэхээр онц үйлчилсэн сайн байр суурийг юу гэдэг гэж байна? Олдог гэж хэлж штэ. Энэ чинь олж авдаг зүйл байхгүй юу хүн өөрөө? Тийм ээ? Олдог. За нэгдүгürt нь сайн үйлчилсэн хүн бол бусдын хүндлэлийг хүлээж сайн байр суурийг олонний дунд олж авдаг юм байна. Нэгдүгürt. Хоёрдугаарт онц үйлчилсэн хүний хүртдэг хоёр дахь үр ашиг нь юу вэ гэхээр Есүс Христэд итгэх итгэлдээ үлэмж зоригтой болдог гэж байна шүү дээ. Тэгэхээр яг үйлчлээд эрхийн цагт хүн яадаг үйлчлэлээсээ дамжуулаад тэр хүн итгэх итгэлдээ улам илүү зоригтой болдог. Би бага наснда тийм ч өөртөө итгэлтэй хүү байгаагүй. Жижигхэн биетэй, туранхаа, үеийнхнасаа 3 дүү харагддаг. 10 дугаар ангид орсон мөртлөө 7 дугаар ангийн хүүхчиг харагддаг. Манай ангийн банд нар бол ерөнхийдөө миний баг ах нар юм хайши. Би нэг ах нарынхаа донд явж байгаа хүүхчиг. За мэдээж жижигхэн биетэй учраас нэг тийм сайн зодон юм бол хийж бас чадахгүй. Ер нь хүн надаас айхгүй шүү дээ. Ер нь юм жижигхэн биетэй амтнаас чи хин айхав дээ. Ер нь тийм харахад эвгүй гар бол биш. Харах царай нэг юм томоотой нэг юм даруухан хүү те ингээд гим хорог хүү нэг тийм л хүү байхгүй юу. Тэг өөртөө итгэлгүй нэг тийм сайн ярьж чаддаггүй. Ер нь их тийм юмнаас нэг юм аймтхай, ирээдүйгээсээ жоохон айдаг, ирээдүйдээ нэг юм жоохон итгэлгүй, өөрийгөө ирээдүйд ер нь нэг тийм амжилттай амьдрчин гэж нэг тийм төсөөлж чаддагчгүй, ер нь нэг тиймэрхүү өсвөр насны сэтгэл зүй маань одоо эргээ ботхож яг нэг тийм байсан ер нь. Харин Есүсийн сайн мэдээг ангийн маань хүүхд надад ярьж өгөө. Тэгээ би цуглаанд яваад, цуглаанд ингээд яваад итгэлээр өсөөд, тэгээ цуглаан дотроо үйлчлээд ирсэн чинь хувь хүний төлөвшлөлтөнд маань асар их өөрчлөлт орсон.
Хүмүүсийн урд юм ярьж чаддаг боллоо. Өөрийгөө илэрхийлж чаддаг боллоо. Энийгээ дагаад нөгөө надад юу орж ирсэн гэхээр зориг. Нөгөө энд хэлж штэ. Христ Есүс дэх итгэлдээ үлэмж зоригийг олж авна гэж. Тэгээ зоригийг олж авсан. Өөр зоригтой болсон. Хүнд өөрийгөө илэрхийлэх чадамжтай болсон. Ингэсэн чинь нөгөө нуугдмал авьяас нь гарч ирсэн. Тэр нь юу байсан гэхээр би өөрийгөө бүр ингээд дарцсан байсан юм билээ л дээ. Тэр нөгөө нуугдмал авьяас юу байсан гэсэн чинь удирдахч. Нөгөө бусдын зүрхэнд хүрдэг те. Нэг юм харизмтай. Тийм юм мэдэхгүй шүү дээ. Нөгөө чи 10 жилд байхад те багш ингээд намайг харж яснаа төгөлдрөө. Минийх чих авьяастай хөгддөр гэж хинч хэлэхгүй шүү дээ. Эх орны алтан гурвал яваад байгаа шүү дээ. Нөгөө чи сурлан борлогаараа дээшээ гарахгүй сурлагаасаа хоцорчин. Тэгээ сурлагаасаа яаж байгаа хоцорчдаг гэхээр би ер нь их тэгж ярьдгийн. Одоо энэ хөвгүүд ялангуяа тэгдэг байхгүй. Тийм учраас хөвгүүдэд та нар сайн ойлгож байгаарай. Юу вэ гэхээр нөгөө төсөөлөх чадамж айгүй өндөртэй. Багасаа маш юм хүчтэй төсөөлдөг. Ерөөсө хичээх хүүгээр төсөөлнө. Зүгээр л багш самбар дээр бат дорж руу дугуй унаад гарчээ, дорж өөдөөс нь алхаад гарчээ. А цэгээс Б цэг рүү энэ тэдэн километр цагийн хурдтай нөгөөх нь тэдэн километр цагийн хурдтай хаана уулзах вэ гэдэг нэг бага ингээ нэг математикийн нэг өгүүлбэртэй тоо байдаг та нэг асуудаг та тий. Тэгвэл би дорж дугуйтаа гарсан дугуй бод авчдаг шахах. Яг би дугуйтаа болмоор байдаг. Өвөө надад хизээ дугуй авчих юм бол цэнхэр дугуй, ногоон дугуй бодоод тэгээд манай байрны ган баяр тийм дугуйтаа хин эрдэнэ болохоор улаан дугуйтаа би дугуйд өвөө надад дугуй авч өгөхгүй. Тэгээд дугуй бодоод дугуй унаад байрныхаа тэрүүгээр гадуур явж гин гэж төсөөлөөд найзуудтайгаа дугуйтаа жийж гин гэж төсөөл салхис татвал давгаж чагаад буцаад ороод ирэнгүүт бодлого дууссан багш заагаад дууссан мэтгсэн. Ингээ хичнээнээс хоцорчдөг байсан. Тэгээ маш их тэр нөгөө хүүхдэд чинь те 8 9 настай хүүхдэд чинь тэдэн коэффициентийн тэдэн хувийн юу мөг амарын мэрэгжлийн нэр томьёогоор заадаг. Тэр нэр томьёо нь юу гэсүгэ ядж байгаа юм юу ч ойлгохгүй. Тэр хичээлээс хоцорчдөг байсан. Тэгэхээр өөртөө итгэлгүй яванда. Би сурч чадахгүй юм байна. Би сурч чаддгүй хүүхд юм байна. Тэр онц сураад байгаа нөгөө ангийн мундаг охтуудаа харахаар эдгээр яг надаас бол илүү юм байна. Бүр хол илүү юм байна. Би бол хувь дутуу юм байна. Би ингээл төрчч гэдэг. Ийм итгэл хүн цуугаад ирж байгаа. Тэгэхээр эн чинь багасаа ийм мэдрэмж хүүхдэд төрөөд ирэхээр хүүхд явандаа яах вэ? Өөртөө итгэх болно. Өөртөө итгэх болохоор яах вэ? Амжилтанд хүрнэ гэж бодохгүй шүү дээ. Харин Бурхны ивэлэр би амжилтанд хүрсэн. Бурхан сайн толдоо намайг ингээд нээж гаргаж өгөөд дээш нь гаргаж ирсэн байхгүй. Тэгэхээр би та бүхэнд хэлмээр байна те. Эзэнд үйлчлээрэй. Иерусалимийн чуулганд 7 үйлчлэгчийг анх 12 элч нар томилоод үйлчлэлд оруулснаар чуулган өссөн. Тэр үйлчлэгч нарт ямар шинж одоо мөн чанар байх ёстой вэ гэдгийг Паул зааж өглөө. Тэр хэлсэнчлэн бид үүнийг амьдралдаа хэрэгжүүлэх ёстой. Тэгээ үүний дагуу бид эзэнд үйлчлэхэд бид үнэхээр сайн байр суурийг олж авдаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт бид зоригтой болдог. Тэгэхээр Христ итгэлийг дагаад хувь хүмүүс хөгжөөд идэг учир нь юм. Тийм учраас зарим ээж аваад нэг тэгж ярьдаг да. Тийм ярьдаг ээж аваатаа би их олоодаа тарж ис хүүхдээ танаа цоглонд явуулмаар байна. Яасаг ч танаа цоглонд явсан хүмүүс ч лаг болт юм биш үү гэд. Тэр Есүс бол хамаагүй байгаа байхгүй юу тэр те. Зүгээр л нэг юм амар англи хэлтэй одоо юу гэдгийг гадагшаа дотгошоо явдаг нэг юм лаг хүүхдтэй л олчихъя гэж бодоод байгаа шиг байна. Тэр бол нөгөө дагалдан ирдэг юм нөхгүй юу тэр. Дагвар дараа нь ирдэг юм багхгүй араас нь ирдэг. Хамгийн гол нь Есүс Христ гэж хэн бэ? Есүс Христэд чин сэтгэлээсээ үйлчлээд түрүүний тэр нөгөө нэг хүндтэй, хоёрдмал үхтэй биш, дарсан чондоггүй, эдийн шоналгүй, итгэлийн нууцыг цэвэр мэс чанараар сахдаг. Тэгээд гин зэмгүй, гүтгдэггүй, төвчээртэй, хүнийг ялгаж харьцдаггүй, хүн болгон чин сэтгэлээсээ үйлчлдэг. Эхлээд хүн энийгээ сурах хэрэгтэй байхгүй юу? Яг энэ зүйлээрээ явж байгаад амжилт бүтээл гэдэг чинь араас нь ирдэг юм багхгүй юу? Өөрөөр хэлбэл тэр сайн байр суурь гэдэг юм чинь, өөрөөр хэлбэл тэр амжилт гэдэг юм чинь, тэр олонд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд гэдэг юм чинь аяндаа энэний араас ирдэг зүйл багхгүй юу? Тийм учраас бид эхний шатаа хийгээгүй юм байж хоёр дахь шат руу өсөрж гарна гэж юусоо бодох хэрэггүй. Эхний шат бол бид эзнийг таньж мэдэж, эзэнтэй хамт алхах нь чухал юм аа. Энэ бол чуулганы үйлчлэгчдийн байр суурь. Тийм болохоор би энэ номлолоороо өнөөдөр та нарыгаа зоригжуулмаар байгаа. Юу вэ гэхээр та нар Христийн чуулганд ирээд ямар нэгэн үйлчлэлд ороорой. Тийм ээ? Ямар нэгэн үйлчлэлд ороорой. Энэ үйлчлэл өөрөө таныг бусдтай харилцаанд оруулдаг. Энэ үйлчлэл өөрөө таныг хувь хүний чинь хөгжүүлдэг. Энэ үйлчлэл өөрөө таныг хурцлж өгдөг. Яагад бол та дуртай хүнтэйгээ шарьцсан, дургүй хүнтэйгээ шарьцсан шүү дээ сүм дотор.
Яг бол түрүү хэлээгүй юу? Нөгөө 12 элч нарт чинь нөгөө нөхдүүд гомдол тавьсан гэж хэлээгүй юу? Хин ер нь ийм гомдол сонсох дуртай юм? Гомдол сонсох дуртай хүн байна уу? Комплейн сонсох дуртай хүн байна уу? Байсагаар нэг нөхөр ирж пастор хагдаг чинь тэгээд байнга юм сонсох дуртай хүн байна уу? Би бас дуртай мó. Дуртаад энэ ажлыг хийж байгаа мó. Үгүй шүү дээ чи. Тэ? Гэтэл сүм цуглаамаа олон хүн цугладаг газар гэж чи комплейн тасрахгүй байхгүй юу? Яг л тэр чи хэнийг санаандгүй санаатаа хийхгүй ч гэсэн зохион байгуулалтын донд ямар нэг юм алдагддаг. Тэнгүү тэнд нэг нь хохирчдаг, энд нэг нь мдээгүй өнгөрчдөг, энд нэг нь аваагүй дуусчдаг, тэнд нэг нь ингээгүй ингэчдэг. Тэнгүү тэр хүмүүс чи юу гэж боддог вэ гэхээр ингэчлээ л гэж боддог. Тэгэхээр энэ бүх комплейнтэй нүүр тулах хэн дуртай юм ер нь хүнтэй ажиллах ажил гэдэг чинь энэ хорвогийн хамгийн хэцүү ажил шүү дээ ер нь. Тэрний орон шавраа зураа тубыгаа өрөөд байшингаа босгочвол энийг би барьсан шүү дээ хэлэхэд ч хүнд үзүүлэх юмтай. Тийм учраас хүмүүс нэг иймэрхүү ажлын үр дүнд их дуртай байдаг те. Гэтэл хүнтэй ажилдаг ажлын үр дүн юугаар хэмжих юм? Хэдэн хүнийг өөрчилсөн тэрийг ямар математик тооцоололоор гаргаж ирэх юм? Гэхдээ би танд хэлье. Хамгийн хэцүү ажил бол хүнтэй ажиллах ажил мөн. Гэхдээ хамгийн хожим бурхнаас шагнал авдаг ажил бол бас хүнд үйлчлэх шүү. Та өнөөдөр заримдаа дургуй хүндээ ч гэсэн төвчээртэй хэлэх үгийг сонсоод тэр хүнийхээ зовлонгийг ойлгоод тэр хүндээ нэг туслаад өгч гин гэдэг та өөрөө хүн болж байгаа байхгүй. Та өөрөө сая ингээд хурцлагдаж өнгөлөгдөж байгаа байхгүй. Ингэж бид хүн болдог. Ингэж бид нийгэмд байр суурь олж авдаг. Ингэж бид бусдын өвдөлтийг мэдэрч сурдаг. Ингэж бид бусдын зовлонг ойлгож сурдаг. Ингэж бид хүн шиг хүн болдог байхгүй. Тийм учраас чуулганы үйлчлэлд үнэхээр би ороорой. Би ютубер номлыг минь үздэг олон залуучуудад би хандаж хэлмээр байна. Сүүлийн жилүүдэд чуулгандаа хамрагдах дурггүй, чуулгандаа ирдэггүй Христэд итгэгчдийн тоо нэлээд их нэмэгдэж байгаа гэж би сонсож байгаа. Би өнөөдөр танд би хэлмээр байна. Ютубер энэ номлыг минь үзээ сууж байгаа бол би танд хэлмээр байна, тийм ээ. Та чуулгандаа хамрагдаж үйлчлэлийн тоогоон чанагдаарай. Үйлчлэлийн тоогоон чанагдахаас нааш та жинхэнэ дагалдагч болж чадахгүй. Та жинхэнэ хурцлагдсан, өнгөлөгдсөн, ирлэгдсэн хүн болж чадахгүй. Та даруусгагдсан, мэрэгэн ухаантай, төвчээртэй, хүнийг ойлгох чадамжтай, юм удирдах чадамжтай, зохион байгуулах чадамжтай, өөрийгөө илэрхийлэх чадамжтай. Та үнэхээр энэ дэлхий дээр тэр хүмүүсийн яриад байдаг тэр мундаг лидер болмоор байгаа бол, тэр мундаг харизмтай хүн болмоор байгаа бол та хүнтэй харьцахаас нааш та энийг сурахгүй шүү гэдгийг би хэлмээр байна. Энийг хүн самбарын хичээлээр сурдаг юм аа. Энийг хүн 1-2 подкаст сонсоод сурчдаг юм аа. Энийг хүн хүнтэй харьцаж, сайн муу хүнээс үг сонсч, зовлон жаргал эдэлж, заримдаа сэтгэлээр унаж, заримдаа нойргүй хонож, заримдаа хөлсөө тослуулж, хүмүүсийн төлөө, сайхан хүмүүсийн төлөө, муухай хүмүүсийн төлөө, зовлонтой зовлонгүй хүмүүсийн төлөө, баян ядуу хүмүүсийн төлөө хүн ханцуугаа шамлан чин сэтгэлээсээ үйлчилж сая бид нар хүн болдго юм шүү. Сүм чуулгандаа хамрагдаарай гэж та нарыг би ятгамаар. Сүм чуулгандаа хамрагдаж үйлчлэлийн тогоонд та чанагдаарай. Пастрыгаа шүмжилж суугийнхаа оронд, пастрыгаа ингэсэнгүү, тэгсэнгүү гэж суугийнхаа оронд ирээд тэр пастртаа та дэмжиж туслаад өгөөрэй. Хамт нэг баг болоод үйлчлээд өгөөрэй. Яг энэ 7 шиг. Энэ 7 12 элчнэр дээр нэмэгдэж орж ирснээр чуулган хүчрхэгдсэн. Тэгвэл та бид нар хамтдаа үйлчлснээрээ чуулган маань илүү өсөж хөгжиж бусдад бид ивэл ерөөл болох ажгуу. Төгсгөлд нь за халгаа тааш. Төгсгөлд нь хуудасны чинь нөгөө хамгийн сүүлд байгаа Ром 16-гийн 1-2 дугаар ишлэгийг уншия. За Ром 16-гийн 1-2. Кинхрээдэх чуулганы үйлчлэгч Фойбе эгчигээ би та нарт онцлон таниулж байна. Ариун хүмүүст зохих ёсоор түүнийг эзэн дотор хүлээн авч түүнд хэрэг болох аливаа юмд нь та нар туслаарай. Тэр өөрөө олон хүнд мөн надад ч халамжлагч болж байгаа юм а гэж хэлсэн. Энэ Фойбе гэдэг эмэгтэй Ромын чуулган руу, Ромд байгаа Христэд итгэгч нар руу явж байгаа. Паул энэ Фойбегийн өмнөөс ромчуудад загталтаа дурдж бичиж өгч яана л да. Юу вэ гэхээр Фойба гэдэг энэ эмэгтэйг яваад очихт нь та нар сайхан хүлээж аваад үйлчлээд өгөөрэй. Манхайд нар жоохон давхуулаа яваа. Одоо Нью-Йоркер бол тийм л юм ярьж байгаа нэстэй тий. Тэгээд хаашаа Чикаго ниснэ гинүү, урагшаа Майами явна гинүү, эсвэл DC явна гинүү. Тэр автобусны мөнгө төгрөн дээр нэг $40 л байгаа шүү дээ, нэг $50. Туслаад явуулчаараа л гэдгийг хэлж байгаа байхгүй юу? Юу гэж яана гэхээр кинхрээдэх чуулганы үйлчлэгч. Энэ үйлчлэгч эмэгтэй байгааз
Одоо өнөөдрийн ярьсан сэдв үйлчлэгч эмэгтэй Фойбе эгчигээ би та нарт онцлон таниулж байна. Ариун хүмүүст зохих ёсоор түүнийг эзэн дотор хүлээн аваад түүнд хэрэгтэй болох аливаа юмд нь та нар яа гэж байна. Туслаад өгөөрэй. Мундаг хүн очиж байгаа шүү та нар дээр. Тэгээ нөгөө хүнээ Паул одоо дахиад төгсгөлийн өгүүлбэр дээр хэлж байна. Тэр өөрөө олон хүнд мөн надад ч халамжлагч болж байлаа гэж хэлсэн байна. Болж байгаа юм аа. Тэгэхээр энэ Фойбе гэдэг эмэгтэй бол Илч Паулыг халамж хажуунаас нь үйлчлэлийн дэмжиж тусалдаг эмэгтэй байсан биз дээ. Ганцхан Паул төдийгүй өөр олон хүмүүст энэ Фойбе гэдэг эмэгтэй ханцуу шамлан үйлчилж тусалдаг ийм хүн байсан биз дээ. Тэгэхээр энэ хүнээ эргээд Паул юу гэж хэлж байна? Та нар энэ хүнийг зохистойгоор хүлээн аваад үйлчлээрээ, үдэж мордуулаараа гэж энэ дэр хэлж байгаа байхгүй. Тэ. Тэгэхээр энэ Фойбе гэдэг эмэгтэй бол одоо бас л өнөөдөр бидний үзэж байгаачлан чуулганы үйлчлэгч байжээ. Энэ эмэгтэй бол номлогч байгаагүй. Энэ эмэгтэй бол мэдээж тийм алдартай чуулганы пастор одоо том удирдагч бол байсангүй. Энэ эмэгтэй бол даруугаар бусдад үйлчилдэг эмэгтэй байсан. Тийм ч учраас Илч Паул түүнийг Ромын чуулганы өмнө тодорхойлж байгаа байхгүй юу? Юу гэж энэ ишлэл дээрээс би таанаас нэг гоё юм хэлье. Хожим Есүс таныг өөрөө яг Паул Фойбег тодорхойлсон шиг Есүс таныг Бурхны сэнтиний өмнө ингэж тодорхойлно гэж боддоо. Магадгүй энэ дэлхий дээр амьдарч байхад чинь таны бусдын төлөө хийсэн сайн сайхныг хэн ч мэдэхгүй байж магадгүй, дуртахгүй ч байж магадгүй. Таны хийсэн зүйлийн өмнөөс өөр хүн алга ташуулаад өнгөрчихсэн үе байсан уу? Уурч уурал, дургуйч уурал уул нь би хийсэн штэ. Тэгсэн чи тэр нь баярлаа гэж өөр хүн алга ташлтыг чи аваад одон медалаар шагнуулаад гараа авчижсэн тохиолдол байсан уу? Яг адилхан хамт зүтгэсэн нэгийг шагнуулаад нэгийг шагнагдаагүй үлдсэн тохиолдол байсан уу та нарт? Магадгүй ийм үе байсан байх. Тэгвэл би та нарт хэлье. Фойбе гэдэг энэ эмэгтэйг Паул үнэн мөннөөр нь тодорхойлсон шиг хожим Бурхны өмнө Есүс таныг магтаж цаашаахаа мартахгүй юм шүү. Бид хүнээр сайшаалуулах гэж үйлчлээгүй. Бид Бурхнаар Есүсээр сайшаалуулах гэж үйлчилж байгаа юм шүү. Амен. Хамтдаа залбирцгаая. Үйлчлэгч хүний үйлчлэл гэж юу вэ гэдгийг өнөөдөр хамтдаа сурлаа. Хамтдаа ярьлаа. Бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Ер усын тэнгэрлэг хүч чадалтай ертөнцийн эзэн Бурхан минь. Та бол Бурхтын Бурхан, эздийн эзэн, хаадын хаан. Та бол амьд оршигч, ариунаас ариун яруу алдарт Бурхан билээ. Та бидний төлөө өөрийн цорын ганц хүү Есүс Христийг илгээж бидний гмийн ялыг та түүн дээр тогсноор та бидэнд өршөөл, уучлал, мөнх амийг та бидэнд өгсөн билээ. Тандаа талархъя. Өнөөдөр бид жинхэнэ үйлчлэгч хүний тухай сурлаа. Эзэн минь бид таны нэрээр ингэж бусдаа үйлчилж чадхад минь та туслаарай гэж гуйж байна. Та үйлчлэлээр дамжуулан биднийг хурцлаач. Бас биднийг хуглаач. Бас биднийг та зөөллөөч. Бидний хатуурсан сэтгэлийг зөвхөн өөрийгөө бодсон, зөвхөн өөрийнхөө амьдрал, зөвхөн өөртөө үйлчилсэн, зөвхөн өөрийгөө бодсон энэ амьдралаас хальж гараад бусдын төлөө үйлчлэх тэр амьдрал, тэр агуу үйлчлэлийг та бидэрт өгөөч эзэн. Баярлалаа эзэн минь. Нью-Йорк Монгол чуулганы итгэлийн бүх ах дүүс нарыг минь таны үйлчлэгчд болгож өгөрөө. Өнөөдөр энэ номлыг минь сонсож байгаа итгэлийн бүх ах эгч дүүс нарын минь дээр таны үйлчлэлийн тослогоо орших болтугай. Тандаа талархан эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен.